Сайн байцгаана үзэгчдээ, Улсын хурлын хамрын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлтсээс Монгол Улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлттэй холбоотой зүйл залтуудыг цуурлаар нэвтрүүлэх болон хүргэж байгаа юм. Энэ удаад бид шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт өөрчлөлтүүдийг танилцуулах гэж байна. Шүүгчийг сонгон шалгаруулах томилох явцад улс төрийн нөлөөлөл орох, эрх мэдлийн ургуулan ашиглахаас бодитоогоор сэргийлэх эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгаа нь шүүх эрх мэдлийн бие даасан шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулж байна. За иймээс тодорхой өөрчлөлтүүдийг үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгажээ. Улсын дээд шүүхийн шүүгчдийн тоог цөөлж байгаа. Одоо 25 шүүгчтэй байгаа. Үндсэн хууль батлагдаад хэрэгжиж эхлэх үедүүл дагнасан шүүхийн зохион байгуулалтаар үйл ажиллагаагаа төдийлөн явуулдаггүйсэн. 2003 онд захиргааны эрх хянан шийдвэрлэх тухай хууль батлагдсан гарснаас хойш эрүүгийн шүүх, иргэний шүүх, захиргааны шүүх гэсэн энэ танхимын зохион байгуулалтаар үйл ажиллагаа явуулдаг болсон. За энэтэй холбоотойгоор ингээд шүүгчдийн 3 танхимда 7 шүүгчтэй тэгээд ерөнхий шүүгч гэсэн ийм 22 шүүгчтэй байхаар ингээд цомхтгож оруулж ирж байгаа. Энэ бол дагнасан шүүхийн зохион байгуулалттай уялдсан юм зохицуултаа гэдгийг бас хэлэх ёстой. Тэгэхээр одоо энэ удаагийн өөрчлөлтөөр хэд хэдэн ийм тодорхой дэвшлүүд орж ирж байгаа. Нэгдүгээрт шүүхийн ерөнхий зөвлөл нөгөө хуульчдаас шүүгчийг олж сонгоод шалгаруулалт хийгээд шууд томилно. Томилсон тэр томилгоог ерөнхийлөгч томилсон шийдвэрээ ерөнхийлөгчд хүргүүлнэ. Ерөнхийлөгч 21 хоногийн дотор батламжлах үүргийг хүлээж байгаа. Хэрв ерөнхийлөгч шүүхийн ерөнхий зөвлөлийн томилсон шүүгчийг баталгаас татгалзаж байгаа бол ямар үндслээр үндсэн хууль заасан ямар одоо тийм харьцлах үндсэл байгаа вэ гэдгийг дурдаад томилгоос татгалзсан шийдвэрээ олон нийтэд танилцуулах ийм үүргийг өргөжүүлж өгч байгаа. Энэ нь юу гэвэл шүүх засаглалыг улс төрөөс хараат ус болгох. Шүүх эрх мэдлийн байгууллагад ерөнхийлөгчийн оролцоог багасгах, хумих ийм чиглэлтэй болгож өгч байгаа. Шүүгчд бол өөрсдөө энэ ямар төвшөнд ажилладаг, энэ одоо шударга шийдвэр гаргадаг гэдгийг бол шүүхийн байгууллагад ажилладаг бүрэлдэхүүн чинь бол мэдж байгаа шүү дээ. Тэгэхгүйгээр одоо дээрээс нь ингээд шууд томдохтойч нөгөө баг бүрдүүлнэ гэсэн нэрэнд ороод дандаа өөрсдийнхөө эрх хэсгийг хамгаалах, өмгөөлүүлэх ямар нэгэн одоо хэрэг төвөг тарилаа гэхэд одоо зөвхөн өөрийнх нь одоо төлөө ажилтдаг шийдвэр гаргадаг ийм л юм болчиход байгаа байхгүй юу? Би бол одоо шүүгчийг одоо нэг хурал мурал одоо ерөнхийлөгчийн гэл томилно гэж яах юм. Тэр бол ёстой буруу, ёстой жинхэнэ хараат байлгана. За тэгэхээр шүүгчдийн холбооноос юм уу ингээд шүүгч нараа өөрснөө томилоод явдаг нь арай дээр л дээ. За тэгээ бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчдийг тухайн шатны шүүгчдийн олонхын саналаар 3 жилийн хугацаагаар сонгох нэг удаа улируулан сонгож ажилуулахаар ингээд хуульчиж өгсөн. Өөрөөр хэлбэл одоогийн хүчин төгөлдөр зохицуулт нь юу байгаа гэвэл тухайн шатны шүүхийн ерөнхий шүүгчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс ерөнхийлөгчд мэдүүлж ерөнхийлөгчийн зарилгаар тухайн шатны шүүхийн ерөнхий шүүгчийг томилж байгаа. Энэ удаагийн өөрчлөлтөөр бол бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчдийн олонхын саналаар 3 жилийн хугацаагаар сонгоно. Ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгож болно гэсэн ийм зохицуултыг оруулсан. Шүүгчийг одоогийн хүчин төгөлдөр үндсэн хуулиар мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан 25 нас хүрсэн хүнийг шүүгчээр ажиллах энэ боломжийг одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа үндсэн хуулиар олгож өгсөн. Тэгвэл мөн улсын дээд шүүхийн шүүгчээр мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан 35 нас хүрсэн Монгол улсын иргэнийг одоо улсын дээд шүүхийн шүүгчээр одоо насаар нь ажиллах тэр боломжийг олгож өгч байгаа. Тэгвэл энэ удаагийн үндсэн хуулийн өөрчлөлтөөр улсын дээд шүүхийн шүүгчийг 40 нас хүрсэн мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан ийм иргэнийг нэг удаа 12 жилийн хугацаагаар томилох. Анхан шатны шүүхийн шүүгчээр мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан 30 нас хүрсэн иргэнийг
давхын шүүхийн шүүгчээр мэрэгчлэрээ 6-аас доошгүй жил ажилласан ийм шүүгчийг ажилуулахаар ингээд энэ үндсэн хуулийн өөрчлөлтөөр шүүх эрх мэдлийн бүлэгт ийм өөрчлөлтүүдийг оруулж ирж байгаа. За мөн төсөлд шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүгчийн хариуцлагын зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох асуудлыг оруулсан байна. Шүүхийн ерөнхий зөвлөл 10 гишүүнтэй байя. 10 гишүүнтэй. За шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүний 5-ыг нь шүүгчдийн зөвлөгөөнөөс гаргах, 5-ыг нь улсын хурлын одоо мэрэгжлийн байнгын хороо буюу одоогийн бидний томьёолоор хууль зүйн байнгын хорооноос ингэж шүүхийн ерөнхий зөвлөлөө бүрдүүлээ гэсэн ийм зохицуулт орж ирж байгаа. Ингэхдээ томилгооны сонсгол явуулна. Дээр нь зөвхөн нэг удаа 4 жилээр сонгоно. Шүүгчид ёс зүйн болон эрх зүйн хариуцлага хүлээх үр нөлөөтэй тогтолцоо өгүүлэгдэж үүнтэй холбоотой олон нийтийн шүүмжлэлж тасрахгүй байдаг юм а. Иймээс шүүгчийн хариуцлагын зөвлөлийн тухай зүйл заалтыг төсөлд оруулсан байна. Шүүгчийн хариуцлагын зөвлөл нь хууль заасан үндэслэл журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь төдгөлзүүлэх, огцруулах болон мөн шийтгэл оногдуулах, чөлөөлөх шийдвэр гаргадаг ийм бүтцийн байгууллагыг үндсэн хуулинд томьёолж өгсөн. За шүүгчийн хариуцлагын зөвлөл 9 гишүүнтэй, тэдгээрийн 3 нь шүүн тасдах ажлын туршлагатай хуульч, 3 нь хууль зүйн ухааны эрдэмтэд, 3 нь иргэдийн төлөөлөл байна. За зөвлөлийн гишүүд нь 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг бүрэн эрхийн хугацаанд ажиллах бөгөөд зөвлөлийн даргаыг гишүүд дотроос сонгоно гэсэн ийм зохицуултайгаа шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүгчийн хариуцлагын зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүн тавих шаардлага зэргийг бие даасан органик хуулиар бас зохицуулахаар ингээд хуульчиж өгсөн. Одоогийн шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн сахилгын ороо урган гарч шүүгч нарт хариуцлага хүлээлгэх энэ асуудал нь зохицуулагдаж байгаа. Энэ удаагийн үндсэн хуулийн өөрчлөлтөөр шүүгчийг шилд сонгох, хараа тус бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулдаг тэр боломжийг олгодог байгууллага болох шүүхийн ерөнхий зөвлөлийг тусдна. Шүүгчийн хариуцлагын зөвлөлийг бас тусдад байгуулахаар ингээд томьёолж өгсөн. Энэ бие даалгаж байгуулах энэ концепт орж ирсэн шалтгаан юу вэ гэхээр манай шүүхийн ерөнхий зөвлөл маш их эрх мэдэлтэй. Шүүгчийг шилж олохоос гадна менежмент төсөвийн асуудал руу ордог. Одоогийн бас ёс зүйн хорооны ажил руу ч гэсэн ерөнхий зөвлөл нийлээ ордог байхгүй юу? Одоо жишээлбэл шүүгч хуулиар хоригдсан ажил эрхэлсэн эсэх асуудлыг ерөнхий зөвлөл шийдэх жишээтэй тий. Огцруулах асуудал нь бас ерөнхий зөвлөлөөр дамждаг. За тэгээд одоо сүүлийн ингээд судалгаанууд бол ямар төгөлд гарсан гэхээр ерөөсөө шүүхийн нэг зөвлөлд энэ шүүхийн захиргааны тэгээд шилж олох, хариуцлага тооцох энэ бүх энэ бодлого, менежментийн төсвийн асуудлыг бүгдийг нэг итгээд өгөх нь энийг хэн хэрэгжүүлж байгаас үл хамааран уруулаа ашиглагддаг юм байна. Нөгөө хараа тус байдлыг хамгаалах биш халдсан байна гэд тэгээд одоо сүүлийн үеийн хандлага бол яаж юм гэхээр аль болох бие даасан байгууллагууд руу энэ шүүхийн захиргааны функцийг хуваарлаад бие биенээс нь хамааралгүй байгуулах юм бол уруулаа ашиглагдах нөхцөл байдал нь багасах юм байна. Эрх мэдлийн дэд хуваарлтыг хийгээч гэдэг ийм нэг шалтгаан гарч ирж байгаа. Ер нь бол олон улсын жишээг бол энэ шүүгчийн энэ захиргааны асуудал хариуцдаг байгууллага юм уу байгууллагуудынхаа бүрэлдэхүүнийг ингэж үндсүүлдэ тогтоож өгчөж уруулаа ашиглагдах эрсдэл багасж байгаа. Мөн одоо дээд шүүхийн шүүгчийн тоо бол 4 удаа өөрчлөгдсөн байгаа байхгүй юу? Өнгөрсөн хугацаанд. Эхлээд 16 байжгаад 10 болгоод 16 болгоод нөгөө ерөнхий шүүгчдээр нэмэгдээ те. Ерөнхий шүүгчдээ 11 байсан. Үгүй уучлаарай. Ерөнхий шүүгчдээ шүүгчд нь 17 байжгаад 11 болсон. Ахаад 17 болгосон. 25 болгосон. Тэг ингэх болгондоо заримдаа ингээд зүгээр нотлогдоог л дээ. Тэгтэл яг ямар шүүгчтэй нь хасаад байгаа юм. Эсвэл өөрийнхөө нөлөө оруулах гээд нэмээд байгаа юм уу те. Тэгэхээр энийг бас ингээд тогтоож өгч өөрөө шүүх яг бие дааж хариуцлагатай ажиллах тэр боломжийг нь нээж өгч байгаа нэг юм шалтгаан байна. 1992 оны үндсэн хуулийн цэц хэмээх оноос нэр бүхий үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих институтыг шинээр байгуулсан. Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тавигдах мэргэжлийн шаардлага тодорхойгүй хараат бус байдлыг баталгаа бүртгээгүйгээс үүдэн үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих бүрэн эрх хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөж байгаа тул үндсэн хуулийн холбогдох зохицуулалтыг тодруулах шаардлагатай байна. Үндсэн хуулийн цэцтэй холбоотой нэмэлт өөрчлөлтийн тухайд бол үндсэн хуулийн цэцийн гишүүдийг одоогийн хүчин төгөлдөр үндсэн хуулийн зохицуулалтаар хууль зүйн улс төрийн өндөр мэргэжилтэйгээ томьёолсон байсан. Энийг ингээд салгаж өгж байгаа.
зөвхөн хууль зүйн одоо өндөр мэрэгшилтэй ийм 40 нас хүрсэн мэрэгчлэрээ 15-аас доошгүй жил ажилласан иргэнийг томилохоор ингээд зохицуулт орж ирсэн. За цэцгийн гишүүдийн бүрэлдэхүүн тоовол хэвээр байна. А тэдгээрийн 3-ыг их хурлын холбогдох байнгаараа за 3-ыг ерөнхийлөгч 3-ыг улсын дээд шүүхийн санал болгосноор томилгооны сонсгол хийгээд улсын хурлын нийт гишүүний олонхын санал авсан гишүүнийг зөвхөн нэг бүр эрхийн хугацаатай 9 жилийн хугацаатай томилноо. Үндэс хуулийн цэцгийн гишүүнээр дахин томилгыг хориглоно гэсэн ийм зохицуулт орж ирж байгаа. Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтүүдийн нэлээд одоо олон тохиолж байгаа зүйл бол ихэвчлэн нэг бүр эрхийн хугацаагаар томилохоор ийм зохицуултуудыг оруулж ирж байгаа. Монгол Улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуултууд. Улсын хурлын гишүүдийн насны босхийг өндөрлсгийн 30 нас болгоё гэхлээр зэрэг энэ чинь хүний эрхийн асуудал. Ерөн сонгогчид хэдэн настай хүн сонгомоор байгаа бол өөрсдөө сонгочдөг штэ гэсэн тайлбар хэлсэн мөртлөө шүүгчээр ажиллах хүн дээр яагаад 30 нас гэсэн ийм босго тавьсан юм бэ гэж. Улсын хурлын гишүүд дээр нас нэмэх асуудал гарч ирсэн нөгөө хариуцлага дэвшлүүлэх гэдэг. Тэгээд энэ дээр судалгаа одоо гарсан. Нэгдүгürt бол хүн амын баг одоо 30-40% нь 30-аас доош насных юм байхгүй. Тэгээ парламент ч өөрөө төлөөллийн байгууллага учраас нөгөө бүхэл бүтэн тэр хүн амын залуусын хэсэг ингээд байхгүй болчихно. Төлөөлөл нь яг одоо парламент ядаж 1-2 орох нь чухал байхгүй. Яг гэхэд тэр яг насан дээр байгаа хүн л тэр асуудал дээр тэр өнцгөөс харж чадна. Дээрээс нь ер нь бол 30-аас доош насны хүн сүүлийн 2 3 4 парламент бараг томилогддог юм билээ. 1-2 л байд юм билээ. За дээрээс нь бусад улс дээр бол Афганистан байсан баха 30-аас дээш нас гэж парламентын гишүүн тавиад нэг цөөхөн улс 25, ихэнх нь 18 руу орцсон юм билээ. Нөгөө иргэдийн сонгох эрхийг нь хангах үүднээс. Тэгэхээр парламент бол төлөөллийн байгууллага. Төлөөллийг хангаж байгаа юм. Шүүх бол төлөөллийн байгууллага биш. Шүүх хэрэг маргааныг хууль нотлох баримтад тулгуур шийдэх ёстой. Бидний амьдралын маш чухал асуудлыг эцэслээ шүүх шийдэж байгаа. Гэр бүл саллтын асуудал байна. Одоо хүүхдийн тэтгэлгийн асуудал байна тий. Өмч маргаан. Тэгэхээр энийг шийддэг хүн чинь өөрөө амьдралдаа танилцсан туршлагатай байх хэрэгтэй байхгүй. Өөрөө огт гэр бүлийн харилцаа одоо туршлага тий бусад амьдралын туршлага дутмаг хүн бол хүний амьдралыг шийднэ гэдэг бол өрөөсгөл. Ер нь бол бусад улсад нас заримдаа заадаггүй ч гэсэн ингээд практикаар явдаг боловч манад бол бас 25 насыг 30 болох юм үндэслэл эндээс гарч ирж байгаа. Ядаж 30 нас гэдэг. Бусад улсын туршлага бол бүр практикаар бол эндээс өндөр байдаг. Гэхдээ 30 бол бас байж болох юм а гэдгийг үндэслэлээр орж ирсэн байгаа. 25-ыг 21 болгож цөөлсөн гэд яагаад энэнийг цөөлөх болсон үндэслэл нь яг юу юм? Шүүхийн ерөнхий зөвлөлтөөр болохоор гишүүдийг нь илүү өргөн нэмэх хэрэгтэй байна. Энэ нь бол хараат бус байдлыг нь сайжруулна. Хин нэгний нөлөөнд автахгүй олон байх тусмаа гэсэн мөртлөө дээд шүүхтэрээ болохоор зэрэг одоо 21-ийн шүүгч байна гэд бууруулсан энэ үндэслэл нь бас юу юм бэ? За тэр дээд шүүхийн шүүгчдийн одоо ерөнхий шүүгчд бол 25 байгаа одоо. Энэ маань ерөнхий шүүгчтэйгээ нийлээ 22 болохоор 3-аар цөөлөхөөр орж ирсэн нь бол бас хүн амын тоо хэрэг маргааны ачаал эдрийг харсан. Гэхдээ энэ төслийг та бүхэн харах юм бол үндсэн хуулийнхаа нөгөө яг суур зарчмыг барьж дагаж мөрдөх журмын хууль нь гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл одоо цэцгийн гишүүн тавигдах шаардлага, шүүгч тавигдах шаардлага энэ дээд шүүхийн шүүгчдийн тоо дээр өсөж байгаа боловч энийг гаргангуутаал ингээл цэцгийнхнийг чөлөөлөөл те эсвэл одоо дээд шүүхийнхнийг чөлөөлөөл эсвэл ингээд бүх шатныхыг бужигнуулахгүй яг энэ журмын хуулийн та бүхэн 3 дугаар зүйл 3 дугаар зүйлийг 3 4 5 дугаар зүйлийг хараарай. Анхан давхын шүүгчдийн хувьд тэр тавигдж байгаа шаардлага бол 20 оны 7 сарын 1-ээс өмнө томилогдсон шүүгчнээс хамаарахгүй тийм үү? Дээд шүүхийн шүүгчд бол энэ нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болсноос хойш буюу энэ 20 оны 7 сарын 1-ээс өмнө томилогдсон хүмүүс бол 12 жил байна гэж аахгүй юу? Тэндээс эхлээ 12. Гэхдээ 12 жил баг ажиллахгүй ягаад тэгэхээр ихэнх нь нөгөө 60 нас хүрэл тэтгэвртэй гараад байгаа шүү дээ. Буцаж үйлчлэхгүй гэж. Цэцгийн гишүүд дээр ч гэсэн 6 жил байна гэдэг. Энэ маань бол нөгөө шүүгчийн хараат ус байх зарчим байгаа. Улсын хурлын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хилцээс Монгол Улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийн төслийг та бүхэндээ танилцууллаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.